Чонгор багийн хувьд бол маш нэгэн харамсалтай хожигдол боллоо. Ингээд тунуудахгүй энэ тоглолтын онцлог тоглогчдоо та бүхэнтэй талбай сэтгүүлч өргөл маань та бүхэнд уулзлаа. Хадгалж үлднэ гэдэг ийм тактик л бас. Хоёрын дугаар 13. Чиг бариад бооцсон баруун талынх нь эрхийн уран тоглогч сэлгэнийх нь бүрэлдэхүүн байгаа. Драфтаар шийдэлтэнд дэли явсан. За Кэти Чон атлаа. Эмэгтэй хэрвээ саруул тоглож чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Бүтэн бүрэн боломжоор тоглож чадахгүй байна л гэдгийг илэрхийлэл баг. За ингээд тоглолтонд орцгоё. Эхний тоглоог Улаанбаатар Амазон суугаар болсон. Баатрин болор эрдэнэ. Онлоотрын хулан. Баруун дайраад явсан алхам тийгээд овдлогоо оноочтой болсон. Тоглолтын нээлтийн оноо эхний тоглолтод 35 оноо авсан хулан оноочтой болж чадлаа. Эмэгтэй плей-офф улирлын тоглолтуудын түүхэнд 2022-оос 23 оноос эхэлж хөтлж эхэлсэн цагаас хойш авч үзэх юм бол за Карн 3 оноо авлаа. Тэр цагаас хойш авч үзэх юм бол хулан тэр 35 оноо авсан нь бол 9 дэрэмблэгдэхүүц ийм амжилт бол болсон. Хамгийн их нь 39 оног ариун цэцэг өнгөрсөн жилийн плей-офф дээр авсан гэсэн зүйлт байгаа. Өнөөдөр магадгүй энэ статистик ахиад шинжилгэхийг үгүйсэхгүй. Кэти Чон мөмийг тасцсан. 3 онооны шийдэлтэнд дэли явсан. За Кэти Чоны хувьд бол өнгөрсөн тоглолтод тийм их олон оноог бол аваагүй. Олон минут ширэн тоглоогүй. Онлоотрын улан Камны эсрэг тулж байгаа маань. Кэти Чон довтлоонд бага секунд үлдсэндээ хөөргсөн довтлоо оновчгүй болсон. Хамгаалтын самрыг тунгалаг авсан. Тэгээд тоглолтын өмнөөс бодоод харж илаа. Арга багийн энэ тоглогчдоос харах юм бол за өнгөрсөн улирал лигт яг нэг тодорхой олон минут тоглодгүй байсан олон тоглогч сэлгэнийх нь бүрэлдэхүүнд байгаа. Драфтаар орж ирсэн тоглогчдыг ч давхар нэрлэж болно. Дээрээс нь хоёр шинэ импорт тоглогч ингээд аваад үзэх юм тэрний 50% нь арга багийн бүрэлдэхүүнд анх удаага тэр дундаа бас анхны удаага плей-офф төдийгүй энэ финал тоглож байгаа энэ тоглогчд байна. Нөгөө тал Амазонсыг авч үзвэл хэдийн авраг аваад үзсэн 3 удаага финалд гарч ирсэн олон тоглогчд байна. Арын албаных ингээд маш доктортой амжилтыг үзүүлдэг. Тэгээд одоо энэ талбай дээр байгаа 5 тоглогчийн 3-ыг нь харъя л да. Монголын ер нь MVP тоглогчд байна шүү дээ. Ариун цэцэг, хулан, болор ирсэн. Яг хулан бол удирдлагын MVP аваагүй. Тэгээ финалийн MVP. Ингээд аваад үзэх юм бол бас л үнэхээр Амазонсын энэ хүчрэг байдлыг л дахин нэг хэлэх шаардлагатай санагдаж байна. Зүржөрөө цацсан довтлоо оноч болсон. За өөрөө аваад явсан бөмбөнд таслагдсан. Соццэг өнөр зайгийн хувьд бол өнгөрсөн тоглолтод 31 оноо авч бас гайхалтай тоглолтоо үзүүлсэн. Хувийн дээд амжилттайгаар зэрэгцсэн гэсэн үзүүлэлт харагдж исэн. Талбай дээр бүгд үлдэж чадсан шүү. Тунгалаг дамжуулт соццэг шахаад явсан. Ботлоон дээр алдаа байхгүй цэвэрхэн хамгаалт болсон гэж үзлээ. Кели за дамжуултыг Баатрин болор эрдэнд өгсөн самардаад 2 оноог авлаа багийн 4-р оноо. Өмнөх тоглолтоос эхлээд Франк Гарсиа тасгалжуулагч гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлтийг хийгээд байгаа шүү дээ. Тэр их юм бэ гэх юм бол Кэли Чон ариун цэцэг болор эрдэнэ хулан гээ гараад ирэхээр бас л ялгаа авахгүй өндөр болчиход байгаа. Уг нь бол Амари Робинсонтой удирдлагын ихний тоглолтуудыг эхлүүлдэг байлаа. Дамжуулт гоё. Будагтай талбай хагас тойрог руу маш амархан л бөмбөгийг ойртуулж чадаад байна. Jacqueline Carman довтлоонд Донны шийдэлний оноочтой болсон. За Carman энэ тоглолтод сайн тоглолтыг үзүүл. Bright сайн тоглосон ч гэсэн Carman-ы оноо авалт ирэхгүй бол ер нь хожих хэцүү. Carman сайн тоглоод Bright-ийн одоо самрын тоглолт ирэхгүй бол хэцүү. Тэгэхээр энэ хоёр тоглолтыг хэрхэн ээлжилж ашигтай ашиглах вэ гэдэг маш сонирхолтой. Надад юу дасгалжуулагч бол саяны 2-3 хоногт бол маш их тэр талаар бол бодсон баг. Тэгэхээр Jacqueline Carman-тай уулзаж ярилцаад тоглолтын өмнө ч гэсэн асууж байхад үнэхээр тайван байдалтай байгаа нь бол харагдж илээ. Carman яаж тоглохоос яг чиний хэлсэнчлэн 10-ын тоглолт ихээхэн хамаарна зүгээр хожил их юм бол Carman зайлшгүй 20-с дээш оноо авах шаардлагатай. Ямар гоё дамжуулт вэ? Тунгалагын дамжуултыг 8-2 оноо болгон төгсгсөн. 7-6. Jacqueline Carman өмнөх тоглолтын дээр сайн тоглоогүй оноо тэр 4-р хүртэл авч чадаагүй илүү дээ. Гисэн хэдий ч гэсэн за өөрийнхөө тоглолтод сэтгэл дундуур байсан ч сэтгэл зүгээ маш доктортой байлгаад өнөөдрийн тоглолтын дээр ингэж бас орж ирж чадж байгаа нь бол сайн хэрэг шилдэг тамирчны илэрхийлэл баг. Түүний дамжуултыг хэлж байна. Кэли Чон торгуулийн хоёр шилдэг үстгэнэ.
Шууд амжилтын Platinum event итгэгч Тассанда Бухан Эмбанк. Кейличон торгол оновчтой 7 дээр тэнцүүлсэн. Донлбаатарын хулан өмнөх тоглолтын дээр 35 авахтаа 7 холон шидэлтийг оновчтой болгосон. Кейличоны тоглолт тийм сайн болоогүй шүү дээ. Уг нь. Гэхдээ бас нэг талаас нь энэ царайных нь хувирал стресстгүй, нервтгүй байдлаас нь харахад бид нар яг үндсэн бүр хамгийн шилдэг тоглолтыг нь хараагүй ч байгаа юм шиг санагцсаар л байгаа. Түүнийг одоо хизээ нэг галзуурах бол те бүр онцгойрох бол гэдгийг бол хүлээсээр байгаа. Маш амархан хэлбэрхэн зөвөргөл тоглолтыг үзүүлсэн хэвээр байгаа. Каманы бөм ирсэн зүүн дээрээ явсан тоглолтоо оновч болсон. Кэди Оршан Латрын хулан 3 онооны шийдэлт нь оновч хөө. Бөмбөг шууд хажуугаар гарч байгаа юм байна. За ямар тач тоглолтын эхлэлийг бол нэг тийм тэнцүүхэн тавьж чадлаа 10-ийн үед. Одоо харин Bright Kennedy орж ир яг тэр тоглолтын хэмнэлийг хадгалж чадах одоо зайлшгүй шаардлагатай. Зөвхөн Bright гэлтгүүгээр сэлгээний бүрэлдэхүүн шүү дээ. Сэлгээний бүрэлдэхүүн илүү зузаан баг нь мэдээж Amazon-с. Хурдан давталгааг ямар гоё ихлүүлвэ. Маш хэлбэрхэн нэмд хүрээд ирлээ. Ариун цэцэг 2 тогломжийг үүсгэсэн. Илүүргэж байна. Төвийн 4 дахь оноо Магийн 10 дахь оноо. Яа заслан аваад явах нь дээ. Өнөр зя. Цаана тоглох гарч ирэх бөмбөг авсан. Хамгаалагчаа сольж чадсангүй буцаад хурдгээд явсан Кейличоны яг хөдөлгөөнийх нь эсрэг зөрөөд алдаа авчлаа гэж хэлж болох хаа. Шууд амжилтын Platinum event итгэгч спортыг дэмжигч Toyota Alberts-ийн дилер Top Motors ажиллаж байна. Хажуунаас 10-ийн бөмбөг Өмнөх тоглолтоос Amazon-соос анзаарсан зүйл гэх юм бол Amazon-с гэхэд Фран Гарсиа дасгалжуулагч гэхэд их цөөхөн тоглогчийг талбай дээр ашигласан шүү. Одоо бид нэр Эрдмаа, Инглэн тэр залуу тоглогчдыг ер нь огтхонч хараагүй. Өмнө өдрийн тоглолтууд дээр бас ойрхон байсан ч зарим тохиол гаргаж ирж үздэг байлаа. Ариун цэцэг дээр алдаа гарсан, цоц цэцгийн алдаа болжээ. Хэлвчтэй алдаа гаргасан бол тэ ариун цэцэг ууртаа харагдаад өглөө шүү. ан шидэлтийг нариун цэцгийн аль аль баг 2-2 алдаатай тоглолтыг эхлүүлж байна. За ариун цэцгийн зүүн хөлөнд бас бэртэлтэй л тоглоод байгаа. Ямар ч нэг тоож болохоор л хэмжээний байгаа гэсэн үг. Гэхдээ бас ер нь яг улирлын төгсгөл хэсэгт яг зовиургүй ч юм уу те яг бүрэн бүтэн ив эргүүл тоглож байна гэдэг бас нэг талаар хэцүү л дээ тий. Ямар нэгэн байдлаар нэг ямар нэг зовиуртай зовиур бол байж байгаа. Нурууны чинь булчингийн ч юм уу тий. Энэ тоглогчд бол одоо бэлтгэлийг яаж хийж байгаа вэ лээ. Тоглолтууд ямар хуу одоо контакттай ширүүн уур амьсгал тоглож байгаа вэ лээ. Тэгээд энэ хүч авсан тоглолтуудын хамгийн сүүлийн цурал гэхээр энэ хоёр багийн хувьд бол тоглогч маш их төвчээр зааш тоглож байгаа хаа илүү алхамд болж бөмбөг хураалгалаа. Эргэлцээ. За өмнөх тэр тоглолтын довтлооны хэв нь баг 26% байсан санагдаж шүү тоглохын хувьд. Тэгэхээр өнөөдөр довтлоонуудаас яаж хийх юм бол та сонирхолтой байна. Ямар ч тач тоглолтын эхлэлт бас өнгөрсөн тоглолчгүй эхлүүлэхгүй байна те төвдөлийг их довтлсонгүй. Тэгж байна. Өөрөө ч гэсэн тоглолтын дээр арын албаныхан дасгалжуулагчдын баг анализ дүгнэлтийг хийгээд ингүүл дээр юм байна. Ингүүл илүү боломжтой байна гэдэг талаар хангалттай ярилцаж зөвлөж гаргаж ирсэн баг. Өнөр заяа. Маш ичгэн зайгаар өөртөө боломжийг үүсгээл салгад арай явчлаа. 2 оноо багийнх нь 9 дэх хувийнх нь анхны 2 оноо. За анааш явсан бөмбөг дундаа болсон юм байна. Зян дөрөвний довтлогыг бид хүн харуулад өнгөрлөө 4 өсөлбрийг өнөр заяа дуудсан. За өнөр заяа бол бас яг довтлооны оролдлого бол бага байна. Гэхдээ мэдээж тоглолтын туршийн байхгүй. Тоглолтын эхлэлд бол аль болох олон тоглогчийг хамарсан довтлоонуудыг хийж байгаа. Заслан дуудсан соццгээс соццгийг бол 94 номерын байрлалыг голчлон ашиглаад байгаа шүү дээ. Чеклин Карман 3 онооны шийдэлд оновчтой болсон. Хулангийн игцөөдөө шидчихлээ. 12-12. Хувийнх нь 8 дахь оноо 2 удаа холын шидэлтийг унгаалаа. Өндөр төвшний ур чадвартай тоглогч гэдгийг харуулж өөрийгөө маш хурцлж бэлдэж гарч ирсэн гэдгийг харуулж байна. Нөгөө талд ариун цэцэг хийдэг юм а хийлээ. 2 оноо авсан 2 онооны тэргүүл Amazon-ст байгаа. Тунлаг
Зүүн дээрээ явсан Гэли Чоны хамгаал сайн болсон. 2 эсрэг дөрүүлээ гарч ирсэн. Найдвартай л оноо болох хэрэгтэй дээ. Дамжуулт Баатрин болор эрдэнэ довтлогоо оновчгүй болсон. За саяны довтлогооч таарал боллоо Амазонсоос. Хурдан довтлогоо дамжуулал тунгалгаас хитрхи ойлгомжтой өгөөс суулган дамжуулт болж таарлаа. Амазонсын харин хурдан довтлогоог утгаар нь харуулга өгсөн. Төгсгөл байдгүй. За Аравтаас тунгалаг бол сууяа л цааш үгчтэй илсэн энд илүү алханд болсноо. Тийм ээ. Хоёр багийн тоглогчид аль аль нь алдаа гаргаж болохгүй дээ гэсэн нэг бодолтойгоор тий маш нихуур бөмбөг болгон дээр довтлогоо болгон дээр ажиллах га тэрэндээ жоохон төрчих дараагийн үйлээ бодоод алдаад байгаа юм болоо да гэсэн зүйл ажиглагдаад байна. Зайнад соццэг Каман хоёр сууж байгаа юм байна. За тунгалагыг бол яавахтай суулгасан гэж тунгалаг бол түрүү сууяа л гэсэн бие илэмжийг дасгалжуулагч руу авч Солонгуулан Брайт Кеннеди нар талбай дээр орж ирсэн. Өмнөх тоглолтоос арай өөр дүр зурагтай эхэлж байгаа нь бол онооны харьцаа 12-12 байлаа шүү дээ. Өмнө нь бол 10 тик гэж эхэлж ирсэн эхний тоглолтод. 10-ийн 10 оноо дараалж алдаж байлаа. Ариун цэцэг 3-аас 11 оноо. Харин хоёр дахь тоглолтын дээр яг эхний тоглолтын ариун цэцгийг бид нар харж шүү эхлэл хэсэгт. Багийн 17 онооны 11-ийг нь ганцаар авсан байна. Өнөр зэ шатаад өгсөн хөөцөн тоглох онооч. Бүгний төлөв тэмцэл холон дээр бүгд ирсэн алдаа гаргасан юм байна. За илүү алхам тоо. Тэгчих шиг байна. Сая холон бөмбөгөө залалгүйгээр эхлээд шууд явчих шиг боллоо доо харъя. За тийм байна. Маргаан байх юм байна. Шууд амжуултын гол ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж авах нь юнитэд ажиллаж байгаа үзэгчтэй. Өнөр зэ болор эдний өдөөс өөрт нь маш том зай гарлаа. Ганцхан контактн дээр зай үүссэн хулан самбарт байна. Гэли Чон тунгалгийн алдаа боллоо. Багийн 3 талтай. Хажуун шугамнаас Улаанбаатар Амазонс бөмбөгийг тоглолтод оролцуулна. Гэли тунгалаг эсрэг за дамжуултыг ариун цэцэд өгсөн. Дундын зай шидэлт нь оновчгүй Брайт Кеннеди Самбрас бөмбөгийг авсан. За өнөр зэйгийн довтлогоо ер нь одоо ойрч байгаа шүү. Өнөр зэй болон Кеннеди нараас довтлогоо ирэх өндөр магадaltaй. Өнөр зэй цаавд явсан алдаа гарсан. Хоёр баг ер нь ингэж их алдаа гаргаж байгаа нь тоглолтын төгсгөл рүү бас их юм шийдэж болно шүү. Ялангуяа одоо номгийн хувьд бол иймэрхүү алдааг ер нь яг артын талаас харах юм бол баг гарамаар байна. Яг гэвэл номин шиг тоглолтын арга барилтай яг номингийн байрал дээр тоглодог Монгол тоглогч бол харамстай нь тийм олон биш. Ер нь бол хэцүү байгаа. Тийм яг нэмс болцоо гэмээр бусдад батал хүч дутна шүү дээ. За тийм хайш үгэл дуурсан. Энэ удаад Амазонс алдаа гаргасан юм байна. Болор эднийг заслан хөдөлчлөө л гэж хэлж байгаа юм байна. Аль аль талаас ер нь алдаа гаргаад хураалгаад байна. За өнгөрсөн тоглолтыг харах юм бол ер нь Амазонсоос урт насан болор цэцэг 2 сэлгээний Робинсон 3 сэлгээнээс Соломьятыг өнгөрүүлэх бах. Дууны шилэн оновчгүй. За ер нь 8 тоглогчийг л ашиглах болоо да гэж бодож байна. Баатрин болор эрдэнэ хамгаалагч арлаа довтлохоо оновчгүй. За тэгээ хамгаалт оновчтой болчлоо шүү. Хамгийн алдаа байсангүй гэж үзлээ. Солон суларсан 3 шийдсэн өмнөх тоглолтын дээр нэг удаа солон шийдэлтийг оновчтой болгож байлаа. Сая хоёр тоглогчийн өвдөг мөргөлч шүү яа. За нэгэн зөөр дарагч шүү. Хоёр баруун өвдөг нь тийм байна. Тэгээд шийдэлтийн үеийн алдаа гэж үзээд 3 торгуулийн шийдэлтийг солон шийдэхэр болчихжээ. За алдааны байдлыг харах юм бол ариун цэцгээс бусд нь бүгд нэг алдаатай байгаа юм байна. Талбай дээр байгаа тоглогчид. За нөгөө талаас гэвэл тунгалаг 2 алдаатай, номин 1 алдаатай. Тоглолтоо үргэлжлүүлж байна. Эхний торгуулийн шийдэлт солон оновчтой. Зурлын эхний тоглолтын дээр Амазонсын удаатай талбайн тоглогчид алдааны асуудал бас орж эхлүүлсэн шүү. За хэсэг идэж түүнийг наадтайхан харин хангалттай сайн ашиглаж чадлагүйгээр сэргээрээ Франк Гарсиа дасгалжуулагч тэр нөхцөл байдлыг маш гоё хяналтандаа байлгаж минутын хуваарлтыг зөв хийж чадсанаар эхний тоглолтоо уулан авсан. Шидэлт оновчтой болсон. За 3 шидэлтийг 2-ыг нь унгаалаа. Солонгын хувьд бас
Залуу тоглогчид одоо финал тоглоо үзэж чинь гэдэг чинь энэ тоглогчид маш том туршлага болж байгаа довтлогоо онортой болсон Матрин Болор Эрдэнэ 2-1 авсан. Багийн 19 тоноо. Болор Эрдэнэ бол ер нь өөрийнх нь хамгийн сүүлийн удирлаа гэдгийг галдан бусаар бол зарлцсан. Гэхдээ баг замналынх нь хамгийн сайн үлрэлч юм шиг л ийм л нөхцөл байдалтайгаар үргэлжилж байгаа шүү дээ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр он жил яваад олон үлрэл тоглохын хэрээр улам чанартай, найдвартай, ухаалаг тоглолтыг үзүүлж байгаа тоглогч бол яа харахгүй л та. Энэ үлрэлийн Болор Эрдэнэ. Кэди. За гоё өгцөндөө довтлогоо онортой болсон 2-1. Матрин Болор Эрдэнэ авсан эрхийн ургаа гозолзуулж байна. Ингэж голцуулахаас ч өөр яах вэ? Ийм гоё дамжуултуудыг өгөөд сайн холбогчтой тоглохын давуу тал ийм шилдэг төвийн тоглогчид яг усандаа байгаа загасчил тоглож шүү дээ. Right. Эсвэл байдгүй. За Bright бол бас довтлооны үйлдэлүүдээ хийсэн ч гэсэн одоогоор төдийлөн болж өгөхгүй байна. Уг нь бол бас маш их боломжийн довтлоо хийсэн юм байна. Нүрийн шуунаас нэг сүүлбэрийг өнөр заяа дуудсан. Энэ бас хажуугийн шугам нүрийн шуунаас гарч байгаа хөлбөрүүд бас чухал шүү. Сул оноо авах боломж үүсэх ийм нөхцөл байдлууд бас гарч ирнэ. Bright тооны шийдэл оногтой болсон. Bright Kennedy. Багт 2 оноо нэмэрлээ. 16-21 5 онооны зүрхтэй тоглолт. Kelly. За Kelly Chonner бөмбөг ирсэн 3 онооны шийдэлт нь онооч хөө 2 дахь боломжийг Болор Эрдэнэ үүсгэж чадсан. Өөрт нь боломж гарсан. Өөрөө шидээчгээд хэлхийг сонсонгуудаа шийдсэн. Хулангийн зөвлөгөө оновчтой байлаа шүү. 3 оноо 24-16 8 оны зөрүүтэйгээр эхний үеийг Улаанбаатар Амазон цаг тэргүүлэн дуусгаж чадлаа. 2 минутын завсарлагын дараагаар иргэд болцъя. За тоглож гүгээд яа. Тоглолтын эхний үе дуусахад 3.6 секундын хугацаа үлдсэн байна. 10 дахь бөмбөг эзэмшин. За тоглож гүгээд явсан да өнөр заяа маш хүнд байлаас дамжуулсан. Шидэж амцсан шүү 3 онооны шийдэл нь оногч болсноор 20 тоглолтын эхний үе 16-24 харьцаатай дуусч байна үзэгчтэй. 2 минут завсарлаад тоодохгүй хэрэг олзъя. Шууд дамжуулалтын платинум ивент итгэгч Зөв Монгол брэнд уламжлаа дээдлэн зөвхөн шинэлээ. Наран хүртэл хурайлж манддаг шиний нэгэн. Шууд амжилтанд эргэн тавтай морил. Шууд амжилтын платинум ивент итгэгч Зөв Монгол брэнд уламжлаа дээдлэн зөвхөн шинэлийг 8 оноогоор Амазонс тэргүүлж байна. За гэхдээ энэ онооны зөрүү илүү ойрхон байх ч боломж байсан. Тэгээд үеийн төгсгөл хэсэг рүү Bright Kennedy-гийн довтлохооноо төдийлөн сайн болсонгүй хяналтыг баг зэрэг алдсан. Амари Робинсон түүний үдээс тоглож байна. Нарийн цэцэг буцаад Робинсон довтлохоон дээр нь алдаарсан 2 шийдэлтийг хийхээр боллоо. Саяны довтлохоон дээр Bright Kennedy хаана үлдчихвэ? За одоо энэ дээр хулан заслаан дээр аваад үлдсэн юм байна шүү дээ. Маш гоё явсан юм Тийм байна. Амари Робинсон ганцаархнаа тэнд сул гараад ирсэн. Bright Kennedy баг хайч ер нь тэр чигтээ орхичихгүй гэтэл хулангийн заслаа найдвартай болцсон юм байна. Robinson шийдэл оногтой болсон. 25 дахь оноо. Хоёр дахь шийдэлт мөн орж байна. Энэ тоглолтын эхний оноонууд авсан 2 оноог өөрх нь нэр бичүүллээ. Өнөр заяа. За өнөр заяа 35 оноо авсан ч гэсэн бас энэ бол хочин гэсэн үг биш гэдгийг өнгөрсөн тоглолт дээр бол мэдэрсэн. Тийм ч учраас өнөөдөр бус тоглогчийг тоглолтыг эхлүүлж байна. Байгалийн давуу талыг эзлээд Будтай талбайд хамгаалагчийн ард нь гараад дамжуулт дууцсан. Өнөр зэгийн дамжуулт харин даваад хүчтэй өрөөд ирлээ. Гэхдээ азар багтан бөмбөг үлдсэн. За Амазонсын бол бас инээ чанаагаал энэ уур амьсгалах их л дайжгүй байх шиг байна. 6 секундэд ард тоглоно. Энэ үлрэлийн туршид бид нэр нь Амазонсын тэгж ууртай, стресстэй, нервтэй байх. Ганцхан Франк Гарсиа дасгалжуулагчаас нь л харсан бах та. 30 оноогоор хожигдчихт нь бухимдаа сууж идэг хүн шүү дээ. Хожигдчихт нь. Тий, хожигдчихт нь. 8 дээр хаалт оновчтой, хулангийн хаалт.
Болорны дамжуулалт болор цэцэг. Ариун цэцэг рүү үжигсэн дамжуулалт. Хажуун шумаар гарсан. Хажуугаас шалаад өгсөн Бацоожийн болор эрдэнэ дамжуулан тааруулсан мөн таслагдаад арц тоглохоо эхлүүлэн өнөр зэ. Маш ханга дамжуулт байл шүү. 10 онооны зөрүүтэй байгаа Bright дайрсан тоглолт биш ингэж бүр хэцүү байдлаас те нэг хөл дээрээс шидэт байна. Өмнө бол өөрт нь зай өгөөд тэрийг нь шийдэхэд сул байх юм бол шидэт байсан. Тэр нь ч оновчтой болж ирсэн. Одоо шиддэг гэдгийг мэдээд урагшаад шахаад хамгаалчаар шидэлтүүд болохгүй байна. Одоо зөрөөд ороход будалтай талбар бол ажиллах шаардлага байна да, алдаа боллоо. Ариун цэцэг дахиад 2 шиднэ. Ариун цэцгийн үед бол бүх тоглогчдыг манай авалтаар тэргүүлж байгаа. Ариун цэгийн ардаас болор эрдэнэ, Баатрин болор эрдэнэ 9 оноо авсан. За 2 тоглогч бол одоо энэ 26 онооны 20-ыг нь авсан байна. Хулан 2 оноотой, Робинсон 2. За тэгээд Чон 2 оноотой байгаа маань. Хулан ариун цэцэг гэдэг эдгээр тоглогчдыг бусад Монгол тоглогчдоос онцгой болгож ингэж олонний анхаарлын төвдөө яриулж байдаг гол шалтгаан бол ерөөсөл бүх тоглолтын дээр маш чанартай байдаг шүү дээ. Дандаа л одоо 20-с дээш оноо авахд бол ямар ч асуудал байхгүй. Эзэгтэй мөчөд энэ хоёр өгөхөд найдвартай байдаг гэх тээ. Бэлтгэл сургалтыг маш өндөр түвшинд хийдэг. Улмаарч тэгээд одоо дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болоод гавья тамирчид болсон гэд ярих зүйл түүх ихтэй л энэ тоглогчид гисэн хийдэж маш залуухан. Робинсны эхний алдаа болсон юм байна. Bright шидэлтийг хийн. Арвтынхан арын алав сэлгээний сандалд байгаа хүмүүс бүгд л яг нэг сэргэх моментийг л хүлээгээл байж байгаа харагдаж байгаа байдлаас нь би илэмжээс нь харахад бол хөгжмийн дэмжигчид ч өнөөдөр ордонд их олуулаа ирж үзэх болов гэж найдаж байна. Учир нь бол дараагийн тоглолт өнөөдрийн оргил тоглолт болох Сэлэн боднос хасын хөлгүүдийн тоглолт бидний хүлээж байгаа. Маш сонирхолтой тоглолт болно гэж найдаж байна. Сэлэн боднос сүүлийн тоглолтууд тэр 4 дараалал очсон байгаа лүү те. Олон дараалал очсон байгаа санагдаж байна. Робинсон тоглоомч болсон. За даралт руу бүм шилжсэн. Өнөр заяа дамжуулт соццэг дээр Солонго давалгаад өгсөн Bright заамалж байгаа яргалсан дадоолцоо оновчтой Bright Kennedy-гийн 2 оноо. Яг энэ хөлийн ажиллагаа бол хамгаалахын эцгүй л байна даавг нь. Түрүү өөрөө ингэж боломж үзэгчээд өөрөө л төгсгөлөө алдсан шүү дээ. Дамжуултыг замаас нь Солонго таслаад явах. Ойрхон байлаа. Алдаа болсон тоглооны алдаа амар Робинсон нэмэн алдаа авлаа. Амар Робинсны алдаа явах нь ер нь уртаа. Арт тогт ашигтай. Тэр тоглолтын төсөв юу ч болоо үлээ те. Ямар ч ч онооны төсвөлийг алдааны асуудалд бол оруулж байх хэрэгтэй. Онооны зөрүү ч гэсэн тийм холдоогүй шүү дээ. 8 онооны зөрүүтэй. Өмнөх тоглолтын 21 онооны зөрүү үүссэн санагдаж байна. Гэхдээ тэрийг бүр тэнцвүүлэх шахуу ойртуулаад 2 онооны зөрүүтэй ч боллоо. Маш ойрхон болгосон. Тэгээд оноо давуу байдал тэргүүлийг авч чадалгүй байсаар буцаад алдж байсан. Тэр арвтын яг тоглолтын 2 дугаар хагас хийжсэн тэр довтлогоо хамгаалтаа өнөөдөр бол эхнээс нь хийх хэрэгтэй. Соццыг суларсан. Шидэлтэн хүчтэй гарчлаа. Арай жоох яараа шидчихв. Боломж хангалттай байлаа. Болор цэцгийн нэр мөнгө алдсан. За дарагт руу шилжээр боллоо бөмбөг. Наргтын тоглоо. Нэрзээ. За Bright-ээр явах гал сулж чадахгүй байна да өгсөн 3 тоглолчийн голоос Bright Kennedy тоглоогоо онцтой олгосон. За яг л бидний түрүүнээс хойш яриад байсан багийнхныгаа сэргээх тоглогч нь довтлогоо нь Bright Kennedy-гээс л эхэлж байна. Өөрөө ч гэсэн эмоцтой, сэтгэл хөдлөл өндөртэй болохоор маш гоё тийм эерэг нөлөөг бол үзүүлж чадаад байгаа харагдаж байна. Тэгээд тэр Pirates Ardын цуврал дээрээс ч гэсэн үзэгчд маань дээрээс нь тоглож байгаа Ardын тоглогч нар
Амазонсын ч гэсэн ирээд үдчихсэн шүү дээ. Хөгжим дэмжигчид олуулаа ирж үзвэл ямар гоё байх вэ гэдгийг уур амьсгалыг мэдрүүлсэн ийм л тоглолт болсон гэдэг. Өнөөдөр бол мэдээж ажлын өдөр цовруулын 2 дахь тоглолт явж байна. Дараагийн тоглолт баасан гарагтай. Одоо яг тийм боломжтой тоглолтуудыг бол үзэгчд маань аль болох олуулаа ирээд аренад хажуугаас нь дэмжиж үзээсэй гэж хүсэж байна. Ордны дүүрэн үзэгчтэй байх тоглолтын уур амьсгал тий ордны дүүргэлт нэг 50% байх, 20% байх, бараг үзэгчгүй байхын хоорондын ялгаа зөрүүн асар их байгаа. Магадгүй та одоо арвтыг дэмждэг бол тий ирээд бас яг бага хажуугаас нь нэлээд үзээрэй. Амазонсыг дэмждэг бол яг хажуугаас нь ирээд үзээрэй гэж зөвлөе. Хангалтад өгсөн илүү хатанд болчлаа. 5-1 зэрэг ер нь тоглолтын хэмнэл ингээд нэг тийм удаан зуйлсан байгаа нөхцөлд бол ардад илүү ашигтай байгаа тийм. Яг өндрүү залаал дайраад ороод ирэх юм бол Амазонс бол машинчаад байгаа. Доллар эрдэнэ алдаа харсан. 10-гийн 3 дахь алдаа. Номгийн алдаа бол 2 дахь алдаа нь болно. За өнөр зэ энд дамжуулах үед нь алдаа гаргасан юм байна. Доллар эрдэнээр 5-1 зэрэг аргатын тоглолт ерөнхий болоод байгаа. Амарын болор цэцэг баруун дайраад явцсан хаалт алдаа болсон. Соццгийн хувийн 2 дахь алдаа. За өнөөдрийн тоглолтын дээр бас баг зэрэг хүчтэй алдаанууд хийж гээд шүү соццэг. Яха найдвартай алдаа хийгээ зогсоё гэж хүсэж байгаа болоо тий. За соццгийн алдаа өнгөрсөн тоглолтод 5 болсон санагдаж байна. Бас 3 дахь алдаа юм биш үү? Паерци эсрэг бас 5 алдаа тоглолтод суужсэн. Тэгсэн. Энэ Будагт талбайтай ойрхон тоглоо хамгаалтан дээр идэвхтэй бай гэхээр бас зарим нэг тохиолдолд хоцроод тий. Улмаар алдаа гаргаж төгсөөд байгаа ийм тохиолдол байна. Уг нь соццгийн довтлооны гүйцэтгэл, довтлооны орлого, санаачлаг багт маш хэрэгтэй. Ялангуяа нэг сэргээд шилдэлтүүдийг дараалж оруулах тэр тал дээр бол бас сайн хөлөг өгнө үзүүлж чаддаг. Тэгээ сэтгэл зүйтэй нь маш их холбоотой байдаг шүү дээ. За одоогоор бидхүү урт насанг талбай дээр харааг байна. Гэтэ 2 дугаар үе дөнгөж талдаа орж ийн тоотохгүй орж ирэх байх. Өнөр зэя төрөд солон гүйсэн Bright бөмбөг дуудсан. Нилийн хоол өглөөд эндээс за уртлаараа ингээд дайраад явах юм бол бас аюултай тоглоо оновчгүй. Хамаатын самрыг Баатрин болорж навсан дамжуулт тарин маш таар боллоо да. Bright Kennedy-ийн довтлоонуудыг харах юм бол уг нь хийж болох үс юм довтлооны санаачлагуудыг хангалттай гаргаж чадаад байна шүү дээ. Төгсгөл хэсэг дээр л одоо нэг жоох юм дутаад байна. Занын зүрэг ахаад чойртуулах боломж байгаа. Доошоо Bright-д өгсөн хөлрөө нөхчлөө. Сонголын тоглолт тийм сайн болж өгдөггүй ихний хагас. Шууд амжилтын Platinum Event гэж таны дижитал аюулын ихтгэл түнш IT Zone та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүдээ IT Store-аас аваарай. За мөн шууд амжилтын голд ивент тэгч шунан дулаан амтыг зөвхөн KFC-гээс KFC ажиллаж байна. Бөмбөг уцаад 10 руу шилжгээр боллоо. Хулан алдаа гаргасан юм байна. Хулангийн хувийн 2 дахь алдаа. 2 алдаа 2 оноотой. Одоо энэ үеэр алдаа гарах хэрэггүй боллоо гэж хэлж болно. Одоо хүртэл бас солон шийдлтийг оновчтой болгоогүй гэдэг нэг сонирхолтой харагдаж байна улангаас. Маш өндөр гүйцэтгэлтэй олон шидэж тоглож байгаа. Сонголог Bright Kennedy өөрт нь зай гарцсангүй. Амари Робинсны хамгаалтыг ахаад магтъя. Дамжуулт тулан дээр ирсэн зөрөөд орох үед нь алдаа гаргажээ. 20 шидэлтийг хийгэр боллоо. Аль алиг гадаа дөрөсдөж болсон солонгийн алдаа юм байна. За яалтчгүй нэг дайраад явах юм бол хулангийн нуруу өндөр хурдан биеийн хүч мундаг гэл давуу талууд байна. Эхний торгуулийн шийдэлтэй хулан алдсан. 2 дахь торгуул Яановчтай болсон. 31-23 8 оны зүрх. Уг нь энэ боломжуудыг л одоо ашиглаад 10-ийн онооны зүрх ойрхон байлгах юм бол яг л одоо бидний хүсэн хүлээж байгаа тийм сонирхолтой төгсгөл болох уу гэсэн ихний таамаг байгаа. Болор эдний хамгаалт. Ойн хугацаанд гоё реакцийг харууллаа. Робинсон дээр харин хүнэр заяа хамгаалчлаа. Их л буужгинсын аль аль тал болсоор л байна да. Аль баг нь л
дараалал жижигхэн алдаануудыг гаргаж боломжийг өгөөд байна. Энэ моментийг хэн ашиглах вэ? Болрид нь 3 шидсэн. Робинсны дамжуултыг 3 оллоо. Энийг жанадрээр дасгалжуулагч засварлаг захиалж өгнө. Үзэгчтэй тоот 2-гийн үзэг тоглолтын наас дуусаад 4 минут 54 секунд үлджээ. Шууд дамжуултын гол дэвтгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. За 6 дугаартай тоглолт бөмбөг ирлээ. Үнэхээр гоё залж байна. Хойч гараад довтлоо. Ороо. Yes. Харта амар тод харагч байгаа. Гэтэ одоо очиж цаг дуусчих юм да. За хураас. Орчлоо. Yes. Эндээс бүх өнцгөөс харж болдог шүү дээ. Гойгоц. Миний аав бол жинхэнэ од. Шууд дамжуултын гол дэвтгэгч Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. Амтад зингэр бах. Cheddar бэслэг, bacon, BBQ соусаар амталсан Double Down иргэн ирлээ. Засварлаг үзэг дууссан үзэгчтэй 4 минут 45 орчим секундын хугацаа. Тоглолтын эхний хагас дуусаад үлдсэн байгаа. Одоо довтлогоо оновчгүй болсон. За 10 тагийн довтлогоо 2 нээж дараал нэг л эмх цэгцхүү хүссэн довтлогоонууд нь явж чадахгүй байсан хэвээр байгаад байна. Дахиад уг нь бөмбөгөө алдлаа. Амазонсын өмнөх тоглолтуудаас харьцуулахад тийм маш олон удаа бөмбөгөө алдж байгаа ийм тохиолдол болж шүү. Болор цэцэг хулан. Болор эрдэнэ бөмбөгтэй байгаа. Болор цэцэг. За хулан дайраад явсан да самбар доор. Дамжуултыг болор эрдэнд өгсөн өөргсөн довтлогоо оновчгүй боллоо. Гэтэ алдаа болсон юм байна. За надраар тасгалжуулагч техникийн алдаарт оруулсан юм байна. За шүүгчдээс ярилцсан бол л та. Жаас нилээ нервтэй бол харагдаж байна да. Амари Робинсон торгуулын шийдэлтийг үүсгэж байгаа. Оновчтой олгож байна. За оног зүрх баг-багаар ингээл мэрээл холдуулаад байна. 12 оны зүрх үүсгэж чадлаа. Шууд дамжуултын гол тэмдэг тэтгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү хамттай Coca-Cola. Мөн шууд дамжуултын гол тэмдэг тэтгэгч Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC ажиллаж байгаа. Одоо торгуулийн 2 шийдэлтийг болор эрдэнэ гүйцэтгэх нь. Яг энэ алдааны асуудал Артийн том асуудал болж байна да. Цагийн явуулгүйгээр л оноо айл болох явуулах нь бол тэдэнд л маш давуу талтай байна. Тэгэд энэ алдаа салгах тал дээр ч гэсэн асуудалгүй байна. Жеклин Кармныг гаргаж ирлээ бас нэлээд удаан суулгалаа. За энд Брайт Кеннеди 7-оо авсан бусад тоглогчдын нөлөө бас байдгүй. Нэрзээ яа доошоо өгсөн 8-2 оноо. Болор эрдэнэ задаар хулан өвг дууцсан. Өгсөн хоёрт хамгаалагч ирэх үед нь дамжуулах гэж хичээсэн. Өөрөө аваад хөөрсөн довтлогоо оновчгүй дахиад боломж үүссэн 2 оноо авсан. Зархна тоглож байгаа юм шиг л байлаа да. Хинч түнтэй тэмцлийг үзүүлсэнгүй шүү дээ.
Брай дахиад доошоо. Барил маш гоё явлаа. 2 өнөө. За одоо хамгаалт хэрэгтэй байна 10 багт. Амазонсийнхан онооны давуутай байгаа учраас яг л одоо энэ тоглолтыг үргэлжлүүлэхэд асуудал алгаа өнөр зайгээ алдаа. Болор Эрдэнэ дахиад 2 шиднэ. Өмнөх тоглолтод 31 оноо авч гангарсан өнөр зай 2 оноо 2 алдаатай тоглолтын ихний хагасыг үргэлжлүүлж байна. Багийн лидер хэмжээний тоглогчийн хувьд чамлахаар л үзүүлэлттэй байна да одоогийн байдлаар. Болор Эрдэнэ шидэлтэнд оногтой болсон. 39 төн 12 онооны зөрүү. 20 дахь шидэлт оногтой. Багийн 40 төн 13 онооны зөрүү урт насан алгаа дээр орж ирлээ. Урт насангийн хувьд бол сэлгээнээс ч тэр гараанаас тэр орж ирж байгаа нөхцөлд бол өөрийнхөө үүргийг маш сайн гүйцэтгэж байгаа. Хамаалт бол тоглоом жиг тоглолтыг үзүүлдэг тоглогчдоо 3 онооны шийдэлтэн оногтой болсон. Өнөр зай өөрөө тоглохоор шийджээ. Ийм удаан хугацаанд чимээгүй байж болохгүй тоглогч бол өнөр зай л да. Их чухал үедээ онооны тэргүүлийг тэр чигт нь алдчих магадгүй нөхцөл байдал дээр. 3 оноог оновчтой олголоо. Хулангаас харин олон харагдахааргүй довтлох байлаа шүү. Самбар Жонсонгууд агуулаар явуулчлаа. За дахиад хөлбөр дууцсан өнөр зай. За түрүүний хийс учраас дахиад ойрхон довтлохоо ирэх боломж бол мэдээж байгаа. 3 онооны шийдэлтэн оногч болсон хамаалтын замрыг Баатрин Болор Эрдэнэ авсан. Онлбаатрын хулан Саяны довтлохын дэвтгээ шидэг гэдэг тэр холоос бол бараг 1-2 алхмын зайтай байхад нь бол хангалттай зайг нөгөө шидүүлчлээ. Болор цэцэг Маш харамсалтай алдаа гаргацаа өнөр заяа. Яа харахгүй алдаа сая. Өнөр зайгийн 3 дахь алдаа болсон. Соццог 3, өнөр заяа 3. Тунгалаг 2, солонго 2, номин 2. Болор цэцэг үнэхээр одоо туршлагатай тоглогчгөл тоглож чадлаа штэ. Хөлгөөнийх нь эсрэг чиглэлд яваад шүүгч хажуугаас сая үлээхэд болж байгаа хэлбэрхэн байсан байх гэж бол бодож байна, харагдлаа. Яг хөлгөөний эсрэг чиглэл рүү л хамгаалах гээд ирж байхад нь зөрөөд орцсон улмаар ингээд алдаа үлээчлээ. Надраа явж тасалжуулагч. Дээж аргагүй те анх удаага артынхан гэдэг энэ финалд өрсөлдөж байгаа багийнх нь гол тоглогч нь ингээ алдааны асуудалд орчиход одоо бухимдахгүй тасалжуулагч гэж юу аах вэ? Мэдээ саяных дээр бол алдаа байгаагүй гэдгийг л хэлээд ах шиг байна. За энэ байдлаараа ч ерөн техникийн алдаа их л ойрхон байна да. Шүүгчтэй нэлээд л ширүүн харьцаж байгаа харагдаж байна. Ахлах ширээний ахлах шүүгч хурж ирээ түүнд бол тайлбарыг өгч байна. Тоглолтын уур амьсгал тун ширүүн байна да. За солилцоор Кейли Чонг оруулж ирээд Амари Робинсон орж ирлээ. За ер нь надрыг тасгалжуулагч руу техникийн алдаа ойртож байгаа шүү. Болор цэцгийн шидэлт 10 онооны зүрх байна да. Шидэлт номогтой болсон. Тоглолт техникээс дуусаад 2 минут 25 секунд үлдсэн байгаа. Шууд амжилтын Platinum ивент итгэгч Зөв Монгол брэнд уламжлалаа дээдлэн зөвхөн шинэлье. За эрүүн цэцэг орж ирлээ. 13 оноотой байгаа минь одоогийн байдлаар. Өнөр заяа. Намгийн слоныг авсан өнөр заяа. Цаан тунгалаг. Божигнууд бол явсан да. Барай зогсон учраас дамжуулсан Bright Kennedy 2 хамгаалагчийн өдөөс доотлох оногтой болсон. Bright Kennedy-гийн сайн тоглолт үргэлжлсээр байна. 13 дахь оноо. 10 онооны зөрүүтэй тоглолт хадгалагдсан явсаар л байна. Кейли Чон алдсан. Амазонс бөмбөгөлдлээ. Чон зүрөөд орсон самарсан тоглохоо оногтой болсон. Баян 44 дахь оноо. Өнөр заяа. За дамжуулалтанд аваад явчлаа. Уг нь санаа нь их гоё байсан да. Кейли Чон дамжуулалтыг харлаг өгсөн. Довтлогоо оновчгүй өөр хоёр тогломжийг үүсгэж чадах нь уу? За чадсан. Кейли
Дамжуулт урт насан 3 онооны шилдэнд аваад явцсан. Маргаан байхгүй алдаа болсон. Самбарт үсэрхжсэн хулн дээшээ тоглохжсэн хулн дээрээсээ араас нь түлхээд алдаа гаргачихлаа. Дахиад торгуулийн шилдтийн шугамны араас оноогоо ахиулах боломж ихний хагас хэдэн торгуул шидэж бай Amazon's баг. Маш олон торгуулийн шилдтийг оруулахыг хийлээ. За энэ их торгуулууд ер нь торгуулийн шидээд оноо аавна гэдээс алдаа яваад байгаа нь хамгийн том асуудал байсан тий. Бүх тоглогчид л одоо алдааны асуудалтай болж эхэлж штэ. Энэ тоглолтод ер нь нэг 20-с уран тоглогч бол ер нь алдааны асуудлаар суух магадлал маш өндөртэй нөрөөс 21-ээс 19 гэж шидэж байна. Тэрдөө энэ ихний хагас ч үү те. Улаанбаатар Amazon's баг 21-ээс 19 гаруй хувьтай. Тэгэхээр шидэлтийн гүйцэтгэл нь төдий чиний өндөр байгаа нь энэ онооны зүрэг үүсгэх гол шалтгаан болж байна. Нөгөө тал 6-аас 5 бас л сайн шидсэн юм байна. Гэхдээ 15-ын зүрэгтэй шүү дээ. Алдаа алсан торгуулийн 2 шидэлт. Самбарын зүрэг 13-24, Улаанбаатар Amazon's 11-ээр илүү. Дамжуулт 19-гээд ойролцоо. Бөмбөг алдсан тоо 13-12. Таслалт 6-6. Гэхдээ гаргасан алдааны тоо 14-8 гээд 10 баг хав илүү олон удаа алдаа гаргажээ. Jacqueline Carmen эхний торгуул оновчтой. Баян 34 дахь нь олсон Келли. Шалаад өгсөн амжилт. Келли Чоны довтлохоон дээр алдаа гарсан юм байна. Номингийн алдаа бол ингээд 3 удаа болно. За бас ингээ 3 дахь алдаа болчлоо. Эхний хагас энэ тоглолтын талаар эхний дуусаа завсарлагаагаар 15 минутанд нэлээд л хугацаатай ярилцаж гарч ирэх байх. Аль аль багаас. Багийн 47 дахь оноо Келли Чон 5 оноо авч байна өнөөдрийн тоглолтын дээр. Хоёр дахь нь мөн оновчтой. За 14 онооны зэрэг 10 орчим болгоод идэж дуусгах юм бол 10-ийн тийс өөр байдалтайгаар л хоёрдугаараас орж ирэндээ ямар таархан дамжуулт болов утнасан бөмбөг тасалсан ариун цэг 2 оноо. Ойртох шалдсаар байна 16 онооны зүрх. Тонглог маш хэцүү байдлаас давтлаад 2 оноогоо авсан. За иймэрхүү хэцүү төгсгөлийг хийхдээ гэхдээ үнэхээр гарамгай юм аа. Келли. За ур дайраад гараад ирсэн шүү эцэн алдаа авч чадсан 2 оноо нэмэлт нэг шилдтийг мөн хийгэр боллоо. Тэгээ энэ царай нүүрний хувирал байгаа байдал нь ерөөсөө нэг тийм хангалттай хэмжээнд хичээгээгүй л байгаа юм шиг л харагдаад байгаа. Маш тайван. Магадгүй энэ тоглогч өөрөө ийм тоглогч л байх. За талбай дээр 5 тоглогчийн 4 нь бүгдээр 3 алдаатай болчлаа. Нарвтын хувьд. Өнөр зэв бүгдээ. Дамжуултыг цаана Каман өгсөн. Каман 3 онооны шийдэлт оновчтой алдаатай шийдэлт байлаа. Багаас сэргээсэндээ Jacqueline Carmen-ийн олон шийдэлт. Баян 39 дахь оноо, хувийн 13 дахь оноо. Энэ үлрэлийн шилдэг гадаад тоглогчийн шагналыг одоо MVP-гээр тодорч чадсан Jacqueline Carmen яг л ийм тоглолтыг үзүүлэх ёстой. Түүндээ хурц тоглож эхэллээ. За яалч энэ үлрэл бол одоо дараа үлрэл те дахиж ирэх ёстой гэж хэлж болох үс Лигано тоглогчдын бол яалч Carmen байгаа. Тэгээ түүнээс бас дараа үлрэл ирж тоглох уу, тоглох талаар бодолтой байгаа юу гэсэн магадлал өндрөөл гэж хэлж илээ. Ариун цэцэг шийдсэн шилэн оноч болсон. Бөмбөгийг өнөр зөө авсан да. Шийдэж хараа амжаагүй байна. Ингээд 2 тоглолтын эхний хагас 53-39 ярцаатай өндөрж өгн үзэгчтэй 15 минут завсарлаад тоглолтын 2 дугаар хагасаар иргэд болцгаая. Болор цэцэг Оноогоор тэргүүлэгчдийн жагсаалт
95 морил үзэгчтэй үндэсний дээдлийг эмэгтэй финалийн цувралын 2 дахь тоглолт 2 дугаар агсын хүү эхэлж байна. Цувралыг Амазонс 1-1 гэж тэргүүлж байгаа. Тэд 2-1 гэсэн тэргүүллийг авах магадлал маш өндөр ихний агсыг сайн хийж чадсан. Одоо харин энэ 20 минутанд харавтынхан онооны зөрүүг арилгаж ойртуулах даалгавартайгаар гарч ирж байгаа. Эхний тоглоог алдчихлаа. Нарийн цэцэг бөмбөг болоор эрдэн дээр ирсэн. Хулангийн 3 онооны шийдэлт оноочтой болсон. Үеиг Олоотрын хулан нээж байна. За хувийнх нь 10 дахь оноо болсон. Холын шилдэг оновчтой болгосон санагдахгүй байна. Ямтай ч ингэ дараас дэш оноонд хүрж байгаа ээлжид нэгэн тоглогч нь болж байна. Хариуцаг 15 оноотой. Бүх тоглогчдыг оноогоор тэргүүлж байсан. Jacqueline Carmen Багийн 41 дахь оноо олсон. Хувийн 15 дахь оноо. За Carmen-аар бол ямтай ч 3 дугаар үе эхлүүлж байна. За тэгэхээр будагтаалбар тоглогчдыг хамгаалтанд энэ мэттэй сайн тоглолтыг үзүүлэх шаардлагатай байна. Нэгний асуудал алдааны асуудал харавтын хамгийн том асуудал болоод байсан. Одоо тэгэхээр энэ 3 дугаар үеийн тоглолтын дээр хэрэг сайн хийж тоглох вэ гэдгээс их юм хамаарна. Jacqueline Carmen 3 онооны шилдэг оновчтой. 56-44 12 онооны зэрэг уг нь тим айхтар холдсон юм байхгүй шүү дээ. Энэ хамгаалтыг сайн хийгээд буцаагаад довтлогоо оновчтой болох юм бол 10 онооны зөрүүтэй болоо. Ойрт боломжтой байна. Довтлогоо оновч болсон. За та бүхэн шинээр Макнерс харилцагч болоод 2 удаа үрд эргүүлж iPhone 17 Pro, Samsung TV гэх мэт олон бэлгийн эзэн болох боломжтой. Яг одоо iPad татаж зайнаас бүртгүүлээд өгдөлтийн бэлгээ аваарай. Amazon-ын довтлогоо Kelly дамжуулт хулан 3 онооны шийдэлт нь оновч болсон. Jacqueline Carmen дайраад явсан. 2 оноо 10 онооны зөрүүтэй болгож чадсан шүү. Jacqueline Carmen довтлдог араандаа хийгээд гараад ирсэн байна. 20 дахь оноо хувийнх нь За яг ч урдуурыг түүнээр эхлүүлсэн нь маш зүү шийдвэр байжээ. Kelly Chon нөгөөдөлд 2-1 авчлаа. 12 онооны зөрүү. Хувийн 11 дахь оноо болсон байна. Amazon-с Bright Kennedy Jacqueline Carmen хоёр хийх ёстой зүйл ер нь хийж байгаа шүү дээ. Одоо бусад тоглогчдын л нөлөө чухал байна. Ялангуяа сод цэцэг оноо аваагүй гисэн хэдиж алдааны асуудалдороо суулсан. Өнөр заяа бас алдааны асуудалтай. Эдгээр тоглогчид отгоон дээр гол нөлөө үзүүлэх ёстой хүмүүс өмгөө эрт барьчлаа. 5 секунд 3-аа шийдсэн. Шийдэл дутж байна. Намансан довтлогоо Бацоочийн болор эрдэнэ Олоотрын хулан ил болсон болсон. Хулан дээр үе ажиглагддаг. Өөлөх зүйл гэвэл яг л энэ илүү алхдаг. Энэ тохиолдолд байдаг да. 10 догроо бөмбөг шилжсэн. Jacqueline Carmen хулангийн эсрэг тойрж гарч ирээд тунгалаг бөмбөгийг авсан. Өнөр зэя. За айгуулс дамжуулсан да дахиад нэг айгуулд орчлоо доо тунгалаг эндээс довтлох хэрэгтэй байна. Маш хүнд байдлаа шийдсэн. Яа. Орхож ойрхон байлаа шүү тунгалаг. Ийм шилдэлтүүдийг тэгээд ер нь хийдэг илэртэй тоглогчид гэж байдаг да. Яг л тэр бол их тунгалаг шүү дээ. Amazon-с бөмбөг үлдэж байна. Бөмбөг хамгаалагчаас арсан. 3 өсөлбөрөд дуудаж байгаа юм байна. За өөр өсөлбөрийг харъя. Болор эрдэнэ Chon гэсэн Kelly Chon-ы шийдэлт нь оновч уу. 2 дугаар боломжийг үүсгэсэн Ариукагийн довтлох оновч уу боллоо. За 10 онооны зөрүү болгон ойртуулж болохгүй ч довтлох байна да. 10 буюу 9 онооны зөрүү болгож ойртуулж болно. За доор дамжуулалт нь ирсэн. Тунгалгийн 3 онооны шийдэлт нь оновч уу болсон. Өнөр зайгийн алдаа юу? Тийм алдаа. 4 дахь алдаа. Яа, маш харамсалтай юм боллоо доо. Тэр доор яах аргагүй баруун тохоос алдсан юм байна. Маргаан байхгүй. Шууд амжилтын Platinum event тэтгэгч Дасанда Бухан M-Bank мөн шууд амжилтын Platinum event тэтгэгч спортыг дэмжих Toyota албан ёсны дилер топ мотоос ажиллаж байгаа. Спортын бус алдаа байгаа юу үгүй юу гэдгийг үзэхээр челленж захиалсан байгаа харагдаж байна. Амазонсын ахлах тасгалжуулагч. За челленжийн хариу хараад ирээд болцъя.
алдааг шүүгчид ухрааж үзээд спортын бус алдаа гэж үзсэн. Улмаар ингээд торгуулийн хоёр шилдэг гүйцэтгээд дахиад бөмбөгийг Амазонс баг тоглолтод оруулахар боллоо. Эхний шилжилт номчтой болсон. За сая Нарвтын өмсгөлийн нэрнийх нь фонт нь олон үсгтэй тоглож их нэрэ жижиг гин. Цөөхөн үсгтэй тоглож байгаанаас арай том харагдаж байна. Сэнгэж бас шийдсэн байна л да тий. Тийм байна. Яг өөрөө өөртөө яг онцлог гэдэг тоглож байна. Ажаас солон. Кэди. Чон. Болор энэ бүгд ирсэн. Мацажин болор ирсэн. Матрин болор ирсэн. Онлоотрын улан. За дайраад явснаа энэ л одоо алдаа явуулаад байгаа гол зүйл байсан да. Дунны шийдэл нь оновчтой болсон. Эзэн мөч үргэлж дамжууллаа. Сул тоглогч оллоо. Сул тоглогч Матрин болор ирсэн 2-1 багт авчирсан. 46-62 16 онооны зэрэг болоод дахиад холтлоо 10 болж ойртуулсан. Яг нэг хэмнэлийг аваа тэр чигт нь үргэлжлүүлчих ихээр буцаагаад ирсэн Амазонсын хариуг нь бариад байна. Соццэг баруун талаараа дайраад явсан. За яг ингэж энэ баруундаа гараад довтлогоогоо хийж чадах юм бол илүү ийм аюултай байж чаднаа. Нэг бол алдаа, нэг бол довтлогоогоо оноо уулгаж төгсөх боломж соццэгт. Яг эндээс л үүснэ. Бусдаараа зүүн явах юм бол заавал баруун руугаа шилжүүлж төгсөгдөг тийм болохоор оноо авах магадлал төдий чинээ бага байгаад идэг. Дээрс нь энэ өдрөл бас түүний тоглолтноос төдийлөн сайн болохгүй байгаа нь нүүрэндээ авсан бэртэл улмаар энэ масктай тоглож байгаа таан чолботой авах гэж өмөрч хэлмээр байна. За өвдгөн дэс зөөр байгаа. Шилэн оногч болсон Самрыг улаан авсан. Ариун цэцэг. За болор эрдэнэ гол байгаа да. Болор эрдэнэ бол ялчул доор давдлыг үүсгэн. Бөмбөг ирсэн. За доош өгсөө ээлжлээл юм доор. Бөмбөг аваад байна. Артын тоглоо Камен. Надрыг тасалжуулагч одоо бас бүр нэг гинти бэлгийг барих шаардлагатай байна да. Энэ Амазонсын эдгээр тоглогчдын хийж байгаа үйлдэл хийх довтлогоонууд нь маш дасаад хамгаалахад хэлбэр болоод байгаа харагдаад ажиглагдаад байна. Кэли. Довтлогоон дээр надаар сойр шидэлтийг хийхээр болсон. За одоогоор Улаанбаатарын Амазонсыг манай автаар ариун цэцэг 15 оноотой тэргүүлж байна. Тэгвэл ардаас нь болор эрдэнэ Чонор 11 оноотой, Олон 10 оноотой гэд үргэлжлэж байна. Бацуужин болор эрдэнэс 8 оноотой байгаа юм байна. Талбай дээр гарч ирсэн бүх тоглогчид за одоогоор бол оноо авсан. Зовчнасаа усны оноо авсан. Робинсон, болор цэгнэр 4 болон 3 оноотой байгаа. Теличон эхний тургуулаа алдсан. 2 тон оногчтой олж байна. Надрыг тасалжуулагч одоо өнөр зай ийм алдааны асуудалтай болчихлоо. Тэгвэл магадгүй сэргэлэнч юм болно тийм. Сэргэлэнээс гарч ирээд бас нөлөө үзүүлэх боломжтой гэж үзвэл булан бас ашиглаж үзэхгүй юм болоо да гэж хэлэх бодож байна. Соццгийн алдаа, довтлооны алдаа болсон. Дөрөвдөх алдаа нь боллоо. Яг нэг ийм нэг хэрэггүй алдаанууд тийм. Өөрийгөө тоглолтоос улам бүр гаргаж байгаа багийнхаа тоглолтыг унгаах ийм зүйлс л олон тохиолдож байна да. Түүний тоглолтоос олон ч ажиглагдаад байна. Ариун цэцэг болон ариун цэцэг Кэли Таслаад ариун цэцэг өгсөн. За доор бол болор эднээс өөрөө шийдсэн шийдэлт нь хаалтанд орлоо. Хамаг өндөр тоглогчдын гарч ирэнгүүтээ 3-ын гаднаас довтлооноодыг эхлүүлээ шидээд идэг учраас л бүр л аюултай болдог шүү дээ. Амазонс алдаа болсон. 2 талдаа хувь гоёхан. Монголыг хөдөлгөөний хэсэг дайраад явсан. Болор эрдний алдаа гар дэрэн цогцсон гэж үзлээ. Болох авраг болох учраас энэ минут секунд үе
бүх л хугацааг л ашиглах шаардлагатай байна. Онооны зүрх 14 шүд тийм айлтар хол биш. Өмнөх тоглолт дээр 21 оноог бол арилгаж чадсан. Гэхдээ яг ийм хамгаалтаар бол боломжгүй мэт харагдаад байна. Ардваг нэлийн хэцүү зовж ийж оноо аваад алдаагаар тоглолтын шидээд байгаа. Нөгөө талд бол маш амархан хэлбэрхэн тий. Хэдэн дамжуултууд явлаа. Яг л үндсэн хийдэг удирдлийн туршид байсан зүйлээ л харууллаа. Тэгэл ерөөсөө үргэлжлүүлчихэд байгаа. Цод цэцэг. Яа их байж боломгүй л алдаануудыг гаргаад байна да. Энд чи аваргын зураг шүү дээ. Нөгөө талд бол хулан инээсэн баяр хөөртэй ийм л байдалтайгаар тоглолтыг үргэлжлүүлж байна. 18 оны зүрхтэй завсрал захиалсан эргээд болцъя. Шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч IT Zone. Уламжлал зөв Хугацаанд хойсон хул үе түмний шинэлээр Завсралын хугацаа дуусч байна. 49-67 Ардвагийнхан одоо ямар нэг гэрэл гэгээтэй зүйлийг олж гаргаж ирж энэ тоглолтыг эргүүлэх шаардлагатай байгаад байна. Тэдний тоглооны гүйцэтгэл тийм ч бага биш. 40.5%. 3 оны шидэлтэн боломжийн торгуулийн шидэлч гэсэн өндөр гэж хэлж болно. Нөгөө талд нь харин хэтэрхий төгс супер онцгой ийм л тоглолтыг Amazon үзүүлээд байгаа юм байна. Bright Kennedy-гийн тоглоом оруулсан. За Cam Kennedy хоёрыг сэлсэн байна. Баяр чимгийн талбай дээр орж ирсэн. Улаанбаатар Amazon-ын тоглоомын үзүүлэлтүүд ер нь бас ойролцоолог. Гэхдээ чөлөө шилдэг 28 шидсэн 89%-ийн гүйцэтгэлтэй гэхээр ялч түрүүн хэлээд байгаа онооны зүрх гарчаад байна. 25 оног чөлөө шидэлтээс авсан байна. 67 онооны 25-ыг 42-ыг нь л тоглооноос авсан байгаа харагдаж штэ. 3 дугаар үеийн сүүлийн 3 минут үргэлжилж байна. Засланыг ашигласан. Нүзээ 4 алдаатай байгаа. Одоо тоглолтоо нэлээд хинж тоглохоос өөр ямар ч аргагүй болсон. Тунгалаг содод татуулсан шидэлт байна. 14 оны зүрх шууд амжилтын платинум ивент тэтгэгч спортыг дэмжигч Toyota албасны дилер Top Motors мөн платинум ивент тэтгэгч Дасандаа Буханы банк ариун цэцэг 3-аас байдгүй. Баяр чимгийг оруулаад ирсэн. За одоо яг л нэг ийм өөрчлөлтүүд хэрэгтэй байна. Тэгэхгүй бол номингоор хэдэрхий удаан хугацаанд ингэж тоглоулаад байгаа бас маш их ядарч байгаа шүү дээ. Ачаалтаа дээрээс нь бэлтэлтэй, гимтэлтэй гарн ингэ зовирлаад байгаа ийм тоглолтчийг ингэж их ашиглах нь хэцүү байх таа гэсэн хулан 3 оноо биш үү. Хулангийн гаргаж байгаа царины хувирал байгаа байдал. Өөртөө тэндээ ихтэй юм аа. Нуцад харагдсан тоглоом өнөр зэ. Баяр чимээс ирсэн. За баяр чим Kennedy хоёрыг хамт стелба дээр гаргаж ирсэн байгаа. Bright Kennedy гоё иргэсэндээ хөөрсөн номсоо нартаасан. Магийн 55 тоноо 15 онооны зүрхтэй тоглолт. Kennedy чуан 3 онооны шийдэлтэнд ганартаа боллоо. Тэр 17 тоноо. Өнөр зэвүүгтэй. За гоё аргалзсан шүү довтлоо оноштой болсон. Bright Kennedy-гийн 2 оноо. Одоо хамгаалтаа илүү нэгт болох шаардлагатай байна да. Тэгэхгүй бол зөрүүд оноо авах юм бол мэдээж оноо илүү байгаа баг бол Amazon-с л дэд ашигтай байна. Маш том орон зай өссөн Kelly Chong. Намайг ингээд сул орхио гэсэн шиг шидлээ. 20 онооны зөрүү рүү ойртод ирсэн. 19. X гэдэг хөлбөрийг дуудсан. Заслан авсан баяр чимгийн заслан хангалттай сайн болж өгсөнгүй, хамгаалагч нь үлдсэнгүй. Bright 2 хамгаалагч давхар үрээд ирсэн. Гарыг нь давуулаа шидчихлээ. Энээс илүү төгс хамгаалагч юу аах вэ? Гэхдээ түүнээс илүү төгс давтахыг харууллаа. За пасны гайхалтай дамжуул 2 оноо. Хитрхийл хурдан оноо алдаад нүр. Яг тэр хэмнэлийг нэг олж аваад итгэлтэй болох боломжийг нь олгодгүй. Скул хин зүгээс алдаа оллоо. Өнөр зээ өнөөдрийн тоглолтыг ийхүү чөлөөлж байна. 3 дугаар үеийн төгсгөлд өнөр зээ сэлгээний санал руу суугаар боллоо. Аравтынхан дэндүү хэцүү нөхцөл байдал руу орлоо. Үлдсэн 10 минутыг өнөр зээ хажуугаас үзэхээс өөр юу ч хийж чадхааргүй болчлоо доо. За тэгээ сэргэлэн оруулж ирж байна.
Надаревич тасгалжуулагч маш том эрсдлийг хийсэн. Түүнийхээ одоо үр дагавар дээр багийн гол тоглогч нь онооны лидер хэмжээнд тоглодог холбогч нь сэлгээний санал суучлаа. Яа тэгээд шарахгүй байдлаас сэргэлэн талбайд оруулж ирлээ. Сэргэлэнгийн үед яг формонд сэргэж орохгүй байна уу яагаад юм те. Буг нь бол бас маш олон минутыг талбайд өнгөрүүлдэг байсан тоглогч үү дээ. Өрсөлдөлд. Шилэн оноостой болсон. Яа. Дуудаад явчлаа да Ариун Цэцэг. Ингээд 2 оноолтын 3 дугаар үе. 81-59 ярцад өндөрч байгаа үзэгчтэй. Тоохгүй тоглолтын хамгийн сүүлийн 4 дугаар үеэрээ эргээд болцъя. Ийхүү тоглолтын 4-р үе шийдвэрлэх сүүлийн 4-р үе 10 минутын сагсан баг эхэлж байна. Онооны зэрэг улам бүр холдсоор, ахаад бүр холдуулсаар хулангийн 2 оноо, хувийнх нь 17 оноо, аваргын цувралын MVP илэрсэлдэх бас нэг хамгийн өндөр магадaltaй юм шүү дээ. Тэгэд Ариун Цэцэг хулан хоёр ихний тоглолтын дээр бол маш сайн статистикийг үзүүлж штэ тий. За техник алдааг болорж нүсэн жүжиглсэн. За сая бол яг харахгүй бас контактын дээр заслан тавьж байгаа тоглогчтой мөргөлдөөл унсан байгаа харагдаж байна тий. Right. Шилэн нартай алсан. Багийн 60 танаа. Штэ тий. За техник алдааг болорж нүсэн жүжиглсэн. Тэр бол маш сайн статистикийг үзүүлж штэ тий. За техник алдааг болорж нүсэн жүжиглсэн. За сая бол яг харахгүй бас контактын дээр заслан тавьж байгаа тоглогчтой мөргөлдөөл унсан. Тэнгатан шийдэлтийг Брайт оновчтой болгосон бол хажуугийн шугамаас 10 баг өнгөний тоглолтод оруулна. 23 онооны зөрүү. За яг ийм байдлаар 23 онооны зөрүүг ойртуулна гэдэг бол маш хэцүү байна да. Тэгээд 10 болж ойртоход өгчээсэн буцаад ингээ бүр хол салаа явцсан. Дахиад хажуугаас оруулна. Соцлог Баяр Чимэг сэргэлэн сэлгээний хоёр тоглогчийн талбай дээр ороод ирчихсэн байгаа. Алдааны асуудал харав техник маш хэцүү байдалд оруулсан. Надаревич тасгалжуулагч өөрчлөлтийг хийгээд өөр яах ёстой юм болдоо гэж бодож байгаа. Амазонсыг буулгаа аавна гэдэг тийм амар байхгүй шүү дээ мэдээж. Кейли Чон 23 тоноо. Өмнөх тоглолтын дээр тэгж их гэлзаагүй, гэрэлтэж амжаагүй түүний хувьд. Өнөөдөр бол ямар ч асуудал алгаа. Тэгж айхтар хүчлэг шаарлах чалга гэсэн хэдий ч ингээд урсгалаараа явж байгаа л 23 оноонд маш амархан өрлөө. Bright дундаа ас үсрээ шийдсэн байдгүй. Амазонсын тоглоом Чон Ариун Цэцэг бүмгийг дамжуулсан. Ариун Цэцэг за Чон болор эрдэнэ тоглоом нартай болсон. Ээлж 2 оноо болж байна. Кейли Чон үнэхээр амархан харагдуулж чадах юм аа сагсан бүг. Сайн өвлөг байс байх шиг байлаа. Хардгүйгээр л өччих шиг боллоо. Тэгээд эрийг нь ч гэсэн гоё төгсгөлөө. Болорцгийг оруулж ирэхээр Франк Гарсиа тасгалжуулагч бэлдэж байна. Хоёр тулралтаа дараалан энэ Испани мэрэгжилтэн үндэсний дээдлигийн авраг болоо. Тэгээд Шигшаагийн ахлах тасгалжуулагч ингээд олон улсын төвшөнд өрсөлдөөд тэгээд түнтэй одоо юу ярих вэ те? Магадлал бол маш өндөр болчлаа ингээд хоёр тулралтаа авраг авчих юм бол. Улирлын шилдэг тасгалжуулагчаар хоёр улирал дараалан нэрлэгдсэн. Шалаад өгсөн Баяр Чимэн тоглоом авч юу? Кели дамжуулалт болор цэцэг дээр ирлээ. Болор цэцэг замаа сайн болж байна. Дамжуулалт нарийн таслагдсан. Болор эднийг араас нь давтгыг дэмжиж орж ирнэ л гэж бодсон бол та болор эдэн ч гэсэн миний буруу л гэж хэлээд дууслаа. Болор цэцгийн самбар давхар хамгаалт ирсэн. Гэхдээ ядах юмгүй гарч ирлээ. Хулан 88-60. Энэ бол аврагын цувралын чухал тоглолчууд гэсэн хэдий ч одоо ингээд 100-аас дээш оноонд хүрэх магадлал дэндүү өндөр болчлаа. Амазонсынхан довтлогоон дээр
амархан байна. Арвтын хамгаалалт сул байна гэдгийг илэрхийлэл 30 онооны зөрүү энэ байдлаараа тоглолтыг эрт дуусгах боломжтой болсон. За тэгэхээр дараагийн цувралын тоглолтуудын талаар бид нэр ярих шаардлагатай болно. Одоо Арвтынхан дараагийн өөр өрсөлдөгч гэж бодож суух цаг байхгүй, тийм боломж байхгүй. Зөвхөн энэ тоглолтоос тоглолтно гэж явах хэрэгтэй цаг үед ирсэн. Тэгээс аваргуудын сэтгэл зүй бас өөрөө гэдгийг те олон улсын түвшинд өрсөлдөг том тамирчдын сэтгэл зүй өөрөө гэдгийг л харуулж байна да. Дараагийн тоглолт нь бол ард түгээс мэдээж хамгийн гол хийх зүйл бол тоглолтын эхлэл хэсэгт алдаагаа баг гаргах хэрэгтэй бол энэ бол маш хүнд даалгавартай ялч одоо Амазонс эсрэг бол. Гэхдээ тэгжиж л ер нь ойрхон тоглох боломж нь гарч ирэх юм болов уу гэж таамаглаж байна. Сэрэлгийн дамжуул таслагдсан. Болор Эрдэнэ, Болор Цэцэг тоглоонд бүгний талцсан тонглог Соццгийн тоглоо навчтай. За ингээд дөрөвдүгээр үед бүр онооны зөрүү 30 болцсон байсан үед л анхныхаа довтлохоог оновчтой болгож байгаа нь шүү дээ. 4 алдаатай Келли довтлоо оновч болсон хамгаалтын самрыг Соццэг аваад бүгд урагшлууллаа. Баяр чимэг. Тэгээ энэ хамгаалтын эсрэг бүх одын тоглолтод л Келли Чон яг л ийм их тоглолт үзүүлж ирсэн. Тийм л хамгаалттайгаар ардынхын тоглолтыг үргэлжлүүлж байна да. Хувь заяатай нэгэнтээ эвлэрсэн байгаа харагдаж байна. Дахиад Келли Чоны гарт бөмбөг байгаа. Болор Эрдэнэ. Завдахгүй тэгээ Франкерсээ дасгалж болгож Келли Чон, Болор Эрдэнэ, Болор Цэг, хулан тэргүүтэй гол хариуцаг гэж тоглогчдоо сэлгээний санал руу суулгах чинь үстэй. Болор Эрдэнэ тоглоо оновч болсон. Тунлаг сэргэлэн дамжуулсан Соццэг. За өөрөө тоглоод явсан да төгсгөл оновч хоёр туулж үүссэн тоглоо онортой болсон 2-1. Brian Kennedy авлаа. Brian Kennedy өнөөдөр 26 дахь оноогоос авсан юм байна. Келли Энэхүү тоглолтын дараагаар 20 цаг 40 минутанд өнөөдрийн оргил тоглолт бас хүснэгтийн дээгүүр бичиж байгаа хоёр багийн хоорондын өрсөлдөөн бидний хүлээж байгаа. Хасын үлгүүд хэрвээ тэд хожиж чадах юм бол хүснэгтийн 1-р байрлалд дэвших боломж байгаа. Учир нь юу гэх юм бол дээр нь бичиж байгаа BCH Knights багаас нэг тоглолт дутуу, хоорондын тоглолт үлрэлт 3 тоглоход 2-1-ээр илүүрэгдсэн байгаа. Тэгээд тэд хэрвээ хожигдлын харьцаа эзэх юм бол дээр нь бичигдэнэ. За харин Сэлэн Бодонсын хувьд дараалсан хожлуудыг байгуулсан улмаар одоо бүр ингээд хүснэгтийн 4 рүүж гарах магадлалтай ийм нөхцөл байдал төр ирээд байгаа. Багийн бүрэлдэхүүн тоглогчид тэгээд одоо ирсэн импорт тоглогчдоос хараад авч үзэхэд ч гэсэн энэ улирлыг тэргүүлэх хэмжээний ийм өндөр хүлээлттэйгээр эхэлсэн баг шүү дээ. Тэгээ улирлийн төгсгөл хэсэг рүүгээр тэд уучраа олоод дараалж хожоод ингээд явж байгаа нь бол Бодонсын хөгжим дэмжигчдэд бол маш сайн мэдээ гэж бодож байна. За харин улирал дуусахад одоо нэг багуудад 2-3 тоглолт дутуу энэ цаг үед хэн хідээр гарч аль баг хинтээ аль багтай таарах вэ гэдэг плей-оффын цувралууд маш сонирхолтой байна. Эхний 4-өр гарах баг тодорхой биш. Араас нь 5 6 7 8-аар плей-офф шалгарах баг тодорхой биш. Доошо унах баг тодорхой биш. 9 дорох баг тодорхой биш. Яг л ийм экзэгтэй мөчтөр сонирхолтой цаг үеэр явж байна. Хин одоо магадгүй нөгөө лигийг тэргүүлж дуусгах баг хинбэ гэхээс илүүтэйгээр хин доошо ийм лиг рүү унах вэ гэдг нь илүү сонирхолтой байна. Өчигдөр хэд Монголиан сожигдсон гэсэн ч металл харамсалтай тэр боломжоо ашиглаж чадлаггүй дагаад хожигдсон. За сая Дархан Юнайтед маш одоо чухал хожлыг байгуулсан тэгсэн. Тэгээд Дархан Юнайтед ч гэсэн улирлын ихэнх 5 дугаар байранд 4 дугаар байранд явж исэн. Гэхдээ яг ингээд урт улирал үргэлжлэх 27 тоглолт 3 тойргийн тоглолтыг авч үзэх юм бол тийм ч амар биш ээ гэдгийг хангалттай багуудын энэ одоо бүрэлдэхүүн бусад зүйлсээс харуулж байна. За яг одоо бидэнд харагдж байна. BCH Knights бол одоогоор нэгт явсан хэвээр энэ улирлын туршил лигийг тэргүүллээ. Хүлгүүд нэг хэсэг дээр нь гарсан буцаад ингээд яасан. Хүлгүүд гэхдээ сүүлд 2 дараал хаваад 9 сард явж байгаа багт хожигдсон уу? Тэгсэн. Монголианс хожигдсон.
Тэгээд Дархан дарханд хожигдсон шүү дээ. Тэр 8-д явж байгаа дарханд хожигдсон. Тэгсэн. Тэгээ бишрэлт металлын хувьд бол бас маш харамсалтай үйлрэлийг үргэлжлүүлж байна. Багийн ахлагч Ууган Баярын бэртлэгэмтэл олон зүйлийн хариултыг тис өөр болгож байгаа. Маргач ч гэсэн өчигдрийн тоглолтод оролцсонгүй. Хэрвээ металл доошоо онвол яах вэ гэдэг асуултан дээр хүртэл ирээд нь шүү дээ. Сүүлийн 3 үйлрэл финал тоглосон металл. Гэхдээ металлыг ийм үеийн лигт харахыг хэн ч хүсэхгүй байгаа. Гэсэн ч одоо доороос гарч ирсэн Mongolians, Hobchongrууд, Дархан United бусад багууд бүгд л доошоо унахыг хүсэхгүй байгаа. Сүүлийн тоглолтууд үзэж та бүхнийг огцхон ч уйдахгүй гэж бодож байна. 3 дугаар сар гараал плей-оффын цуврал эхлэн маш сонирхолтой хожигдох ирэхгүй ийм цуврал тоглолтууд биднийг бас хүлээж байгаа. Зардмаа албаа дээр орж ирсэн. Энэ үед надаар ирж тасалж уулагч Шилжит завсралгаа захиалаа үзэгчтэй 2-ыг 28 оноо загилж байна. Нэг 70-аас 80 тоглох. Үндэсний дээд лигийн эмэгтэй лигийн 6 баг ойролцоогоор нэг 70-аас 80 тоглогчийн хувьд бүтэн удирдлагын туршид хүсэн хүлээсэн үйл явдал цоврал бол мэдээж энэ аврагын цоврал. Гэсэн хэдий ч яг бидний дэмжигчдийн хүссэн хүлээсэн өрсөлдөөнтэй тим тоглолт хараахан 2 дугаар тоглолтын дээр бол болсонгүй. Гэхдээ дараагийн тоглолтууд яг энэ үр дүнгээр ижилхэн үйл явдлаар үргэлжлэнэ гэсэн үг бол биш. Надревич тасалжуулагчаар удирдуулсан Арт багийнхан арын алба тоглогчид ирэх баасан гарих хүртэл голдоо ерөөсөө ганцхан хоног амарна. Тэр хугацаанд маш их зүйлийг ярилцаж, тунгаан бодож, өөрчилж ирэх шаардлагатай боллоо. Эхний хагас 39-53 14 оноо зөрүүтэй байсан бол 2 дугаар хагаст яаж өөрчлөгдсөн байгаа вэ гэдгийг та бүхэн харж байгаа. Илүү алхацаа. Шууд амжилтын гол дэвийн тэтгэгчээр хамтдаа төрүүлж болох Unitel мөн гол дэвийн тэтгэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү амттай Coca-Cola шууд амжилтын гол дэвийн тэтгэгчээр шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC ажиллаж байгаа. За өнөөдөр тэгээд та бүхэнд бид шууд 3 тоглолтыг дамжуулан хүргэх хуваартай. Харин баасан гарагт мөн сонирхолтой 3 тоглолт болох болно. Дэм гарагт энэ 7 хоногийн сүүлийн дамжуулах тоглолтууд танд хүрнэ. Харин нэм гарагт шууд дамжуулах тоглолт байхгүй. За 2 сарын 11-ний тасгийн хөлгүүд баг Монгол улсыг төлөөлөн EASL буюу Зүүн Азийн аврагын супер лигт тоглох ийм хуваар байгаа. M-банк аренад болно. Хөлгүүд тоглолт хөлгүүдийг цаашаад хэсгээсээ шалгах уу үгүй юу гэдгийг шийдвэрлэх маш чухал тоглолт байх болно. Яг одоо та бүхэн EASL-ийн бусад тоглолтуудыг манай вебсайт суугаар шууд хүлээн авч үзэх юм боломж байгаа гэдгийг дуулгая. Үндэсний дээд лигийн эргэн тойрны сонин хачин үргэлжилсэн хിവэр за эмэгтэй лиг хэдийгээр одоо энэ цуврал яваад дуусах ч гэсэн эрэгтэй лиг хамгийн оргил хэсэгтэр ирэх мөч бол ойртож байна. Гол амжилт байна. Бодлогоо алдчихлаа. За талбайтыг солилцоо оруулаад ирсэн Амазонс багийнхан сэлгээний тоглогчид.
Инглинг оруулж ирж байгаа. Робинсон суусан. Сэргэлэн заслан ашиглаад явсан дамжуулалт бодогтаал байгаа Сэлбэрхэн байж болох тогтолцоог алдчихлаа. За тэгээд нөгөө талаас харин 10 баг Фрайдиг талбай дээр байлгах байгаа нэг сонирхолтой юм аа. Бэмжав задлсан 3 онооны шидэлд оновч бай. Хамаагаш үзэгч та бүхэн Монголын сагсан бөмбөгтэй холбоотой мэдээллүүдийг хүргэдэг Хүүпнэс нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг орой хүлээн авч үзэх боломжтой. За мөн тэгээд тэргүүд нэвтрүүлэг дээр Монголын сагсан бөмбөгтэй холбоотой болж байгаа үйл явдлуудыг таймлан илүү ойроос гэх юм уу да. Илүү бодиттой мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. За тоглолтын сүүлийн 20 секунд. Сэргэлэнгийн гарт бөмбөг байгаа. За тоглолт дуусах юм шиг байна. Бөмбөг барьж байгаа тусах юм болов гэсэн хамгаалтууд идэвхтэй ажилласан хэвээр. За барьж байгаа байна. Ингээд 102-74 28 онооны зөрүүтэйгээр цовруулын 2 дахь тоглолт Надаревич дасгалжуулагчийн стресс нервийг хөдөлгөж олон сая мэдрэлийн эсийг нь өхүүлсэн ч гэсэн эцэст нь тэгээд ялагч баг нь Амазон сойлаа. Гэхдээ дараагийн тоглолт тэс өөр байгаасаа гэж бол найдаж байна. Ялангуяа үзэгч бидний хувьд өрсөлдөөн илүү өндөр халуухан хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн тийм тоглолт болоосаа гэж бол найдаж байна. Хоёр багийн тамирчдад олон зүйл бодож сатаарах хугацаа хангалттай их биш тэд. Ердөө 48 цагийн дараа буюу баасан гарагт